За монголчуудаа Монгол эх орныг танилцуулдаг сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ. Дундгуй аймгийн Дэрэн сумаас бэлтгэж байна. Ингээд Дэрэн сумынхаа засаг дарга амар төвшөнтэй уулзж байна. Танд өдрийн мэнд төргий. За Дэрэн сум маань бас хэдэн онд байгуулагдж байсан. Одоо бас ямар сайхан онцлогтой сум болох талаар яриаг эхлэе. За манай Дундгуй аймгийн Дэрэн сум бол 1924 онд байгуулагдсан. Одоо энэ жил сумынхаа түүх 100 жилийг тэмдэглэсэн юм түүхэн сум байгаа. Өмнө Төв аймгийн анх бол Төв аймгийн Дэрэн сум гэж байгуулагдж байж байгаа. Тэгээд Цагсаар харааны шинжилгээний үед бол Дундгуй аймгийн Дэрэн сум болоод ийхүү. Одоо хойдлаараа бол Төв аймгийн Баян цагаан, Баян өнжил сумтай хэл залгадаг. Ийм одоо тал хэрийн бүсд оршдог юм сум байна. Дэрэн сум маань одоо 2024 оны байдлаар хичнээн мас сүрхтэй байна. Хүн амын тоо бас ямар байна те? За 2024 оны үед Дэрэн сум. За ер нь бол Дэрэн сум 4 багтай. Алаг өндөр, Саруул, Долоод, Бомбот гэсэн 4 багтай. За нийт бол 2140 гаруй хүн амтай. За өнгөрсөн оны мал тооллоор бол 260-аас 3,000 толгой мал тоолуулсан. Ер нь бол эдийн засгийн гол одоо юу нь бол мал сүрэг байдаг. Тийм хөдөө аж ахуйн дээр суурилсан эдийн засгтай юмсан байгаа. Уул уурхай бол байхгүй мэн тий. Дэрэн сумын хувьд бас өөрийн гэсэн онцлог байгаа бах тий. Одоо цаг уурын онцлог, зам нь одоо байгалийн өрөмс тогтцоод бас байдаг бах тийм ээ. Сая танаа сум руу ороод ирэхэд бас их гоё юм хадан уултай байдаг юм байна. Бас энэ тухай байгалийн онцлогын тухай танилцуулъя. Тий, байгалийн онцлогийн хувьд бол яг тал хэрийн бүсэд гэхдээ яг одоо говийн та хамгийн хойд тал гэдэг юм уу тий. Яг урдтай одоо говийн сумдуудаас ирж байгаа хүмүүс бол танай сумч ер нь хангаарах уу гэж ярьдаг. Гэхдээ яг тал хэргүүгээ толгойд юм асуулсан. За байгаль цагуурын хувьд бол ерөнхийдөө сэрүүн талдаа байдаг. Одоо гарч байгаа өвс ургамлын хувьд ч тэр тий ерөнхийдөө жоохон бүдүүн гэдэг юм уу. Хангаа ерөнхийдөө юмсвал зөнхөлж яана гэж ерөнхийдөө бусад урдлын говийн сумдаас ирж байгаа одоо хүмүүс ер нь тэгж ярьдаг сэрүү хүн байна гэж. Яг хүмүүс одоо яг орон нутаг одоо байгаа хүмүүсийн зам төл байдлын хувьд ер нь их тайван тийм олсод байдаг гэж би ерөөсөө ойлгодог. За энэ бас нэг хайлаас модны өрөмс тогтоц байдаг. Тий, хайлаастай ам гэдэг одоо манай сумын төвөөс 100 хойш 10 км хилээ газар. Яг уулын одоо аманд 5 км шавар үргэлжлэн тийм хайлсан шоу байдаг. Тий яг аймгийн хэмжээнд бол одоо хүмүүс их ирж үздэг, бас амарч ханддаг тийм газар байгаа. Бас их өрөмс гоё тогтцсон тий. Үүнийгээ түшиглээд бол одоо аялал жуулчлалын чиглэлээр бас хөгжүүлэх боломж бол ер нь бол хөгжүүлэх боломж байгаа. Тий. Одоо эн чинь яг Төв магистрал засмалаас танаа сум руу 30 км тий ойрхон боломж юм байгаа байхгүй. Хайлстай ам байна. Одоо дөнгөж 19 онд одоо илрүүлсэн. Одоо энэ хойд хайрхны чинь цантаа уул гэж нэрлэдэг. Энэ уулын гэр дээр бол бас хадны сүг зураг бас одоо дөнгөж 2019 онд л олдсон. Тийм хадны сүг зургууд байгаа бас байгалийн тийм үзүүштэй тийм газрууд байгаа. Энэ баруун хойд булгийн их гэдэг газар байгаа. Тэн дотор бас эртний тийм дөрвөлжин бууш шидрүүд бол бас байдаг. Тэгвэл бас энэ онцлогоо ашиглаад одоо нутгийн иргэдийн амжиргаа дээшлүүлэх тийм ээ одоо аялал жуулчлалын тийм сайхан үйлчлэгийг бол нээх бүрэн боломж бол байгаа юм байна. Тий, ер нь бол миний бодлоор бол одоо энэ нутгийн иргэдэд тулгуурлаа аялал жуулчлал гэдэг юм уу энийг ер нь хөгжүүлэх бас зүгээр юм байна. Одоо ч хүмүүс яг байгалийн сайхан өчнөө явж байгаа ч гэсэн хацаарын газрын хүмүүс ч нөгөө орон нутагт зүгээр нэг малчин ингийн малчин айлыг их сонирхдаг тий хөдөө ахыг их сонирхдаг болцсон байна. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ одоо зүгээр нэг сайхан нэг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг сайхан амьдрыг хасан гэдэг шиг одоо гэрээ бариад ингээд бас хүмүүст үзүүлээд ингээд бас нутгийн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлээд яг тэр талруу илүү хөгжүүлвэл зүгээр газар орны байр байдлын хувьд ч их зүгээр юм болоо гэж би боддог. Ер нь бол энэ чинь засмалаас ойрох юм чинь алстаа бол наашгаа бас засмал зам тавьчихвар хэрэгтэй юм да тий. Энэ талаар бол бас та дээшээ доошоо маш их хүсэлт бас илэрхийлдэг. Тий, ер нь одоо хүсэлтээ илэрхийлдэг. Тэгээд одоо сая сонгуул болоод өнгөрлөө. Тэгээд бидний мөрийн хөтөлбөр юмд ч гэсэн бас алсын ихтэй ирээдүйд төлөвлөгөөнд бол бас сумаа засмалтай холбох тий. Дэд бүсдээ сайжруулах гэсэн тийм юм бол бас байгаа.
цаашдаа суманд ер нь ажлын байрыг нэмэгдүүлэх ямар гарц гаргалгаа байж болох уу? Нутгийн одоо удирдлагууд болон иргэд маань одоо иргэд нийтийнхээ хурлаар бас олон асуудлыг хүнддэг баг. Танах бол одоо мал аж ахуй одоо зонхилсон сум гэдэг утгаараа тийм мал аж ахуйс гарч байгаа мах болон бусад түүхий эдийг яаж нэмэн өртөг шингээх вэ? Одоо танаа сумн дээр жижигхэн махны цех одоо бий болж болох байх. Дээрээс нөгөө өнгүүдэд байгаа арь ширээ бас боловсруулах тийм ээ. Бүр болвол цаашаа бас хөрхэн цех үйл ажиллагаа явуулаад эцсийн бүтээгдэхүүн нэмэн өртөг шингэсэн олон сайхан зүйл хийх боломж бол байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ тал дээр ер нь та хэд мэн бас ямархуу ажлуудыг төлөвлөж байна. Ер нь одоо сум орон нутагт бол одоо хүмүүс яг ингээд ажиллаж амьдрах одоо хамгийн дөрөнд орчин нөхцөлийн сайжруулах хэрэгтэй. Дэд бүтцтэй одоо цахилгаан дулаан шугамс үлжээгээр ингээд холдох хэрэгтэй. Бидний төлөвлөгөөнд бол одоо сумын ерөнхий төлөвлөгөөг бол одоо хийл гэж байгаа. Ер нь бол бараг бэлэн болж байгаа зураг нь хараад түүнийхээ даваа бол бас төлөвлөлт ажлуудаа хийгээд хамгийн нэгдүгээрт бол дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр бол бусад жижиг үйлдвэрлэл үйлчилгээнүүдээ бол хөгжүүлээд явах боломжтой тий гаднаас ирж байгаа ажиллаж байгаа ажилчдыг ч гэсэн ирээд хотоос ялгаагүй л ингээ амьдрах орчныг сайжруулсан байхад бол сумын орон нутагт ирж ажиллах амьдрах тий бусад үйлчилгээ хийх юмуд нь бол нөхцөл бүрдээд үүнийхээ дагаад ингээд бусад үйлдвэрлэл юмнууд нь ч гэсэн хөгжих боломжтой гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бидний одоо ирэх 4 жилийн хөтөлбөртөд ч гэсэн одоо дэд бүтцийг сайжруулах тэгээ бусад энэ жижиг дунд үйлдвэрлэлийг одоо орон нутгийн одоо санхүүжилтээр дэмжих гэсэн юм залтууд дээр ороод явж байгаа. Тий. Манай сумдаа сайхан амьдрын нэвтрүүлэг байна. Монгол орны 21 аймаг. За одоогийн байдлаар 280 орчим сумаар тойрсон байна. Тэгээ бүхлүүтээ 12 жилийн ингээд судалгааны ажлыг ингээд харж байхад улсын хөгжил бол сумаас эхэлтэй юмаа гэд их ярьдаг байсан шүү дээ. Тэгээ би нэг дүгнэлтэнд хүрээд байгаа юм л та. Улсын хөгжил маань ер нь замаас эхэлтэй юм байна. Зам дагаж хөгжих ёстой юм байна гэдгийг л олж хараад байгаа. Тэгээ болдог бол би нэг уриалгыг төвшүүлээд байгаа байхгүй. Дархны замыг та мэднэ шүү дээ. Тэ одоо 4 игнэ 2 урслаа зам байгаа шүү дээ. Яг энэ замаар бол одоо зах зээл маш богино хугацаанд одоо эргэлддэг болчихлоо шүү дээ. Сэлэнг за тэгэл Эрдэнэт хөвсгөл дархны одоо бүс нутгийн хүмүүс бараа таваар хурдан эргэлдэж байна гэдэг ингээд сайн тал харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад 21 аймаг маань дархан шиг одоо 4 игнэтэй юм зам тавьж болохгүй вэ гэж. Ялангуяа энэ өмнө говь чиглэл рүү бол одоо маш их ачаалттай байдаг шүү дээ. Энэ дунд говийн зам бол олон 10 жил эвдрэл гэмтэлтэй байна. Тэгээд нарийнхан зам байна. Энэ дээр маш их аваар услууд гарч ийн тэ. Тэгээ хүмүүс нөгөө машин тэрэг нь эвдэрж байна. Ингээд эдийн засгийн маш их одоо алдагдал хүлээгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яаралтайгаар ямар одоо их усүр байдгийг, ямар төслөөр байдгийг энэ өмнө говь чиглэлийн энэ замыг дархан шиг одоо 4 игнэ зам маш богино хугацаанд тавих хэрэгтэй юм болов уу гэж хараад байгаа. Гэдэг шиг ер нь болж өгвөл 21 аймгаа яг ингэ Монголын нөхцөл тохирсон ийм 4 игнэтэй замаар холбоо. Цаашлах юм бол 330 сумаа адаглаад нэг 2 игнэ зам. Гэхдээ нэг өргөн 3 машиныг чөлөөтэй тэг би нэг гүйс төрүүлээ нэг хоорондоо нэг шүргэлцэхгүйхэн шиг явчихаар ийм өргөн зам тавьчихъя. Ингэх юм бол Монгол улс одоо маш богино хугацаанд бас хөгжилд явагдах юм болов. Дээрээс нэг хотын их төгжрөл төвлөрөл маань замаа дагаас харна шүү дээ. Энэ сайхан замууд тавигдаад өгчвөл заавал бид нар Улаанбаатар хотод амьдрах шаардлагагүй 50 100 200 км-ийн цаана гоё өөрийн гэсэн эдлэн газартаа болоод хаавсаа бариад ингээд замтайгаа ойрхон байвал ингээд хүмүүс бас эрүүл цэнгээ ая тухтай амьдрах юм болов гэсэн санаа ургаж гарч ирээд байгаа. Хоёр дахь бас нэг уриалгыг би төвшүүлээд байгаа. Энэ маань юу гэхээр Монгол орны сумдуудын хүн амын тоо харилцаа адилгүй. За 1000 гаруй хүнтэй сум байна, 2000, 3000, за 5 цаашлах 100000 хүнтэй сум байна. Тэгэхээр энэ сумын ард иргэдийг оролцуулсан тухайн сумын нөөц болцоог бүрэн дүрэн ашиглах боломжтой хувьцаат компани 330 ширхэг хувьцаат компаниг байгуулъя. Тэр хувьцаат компани гишүүд нь хэн байх вэ гэхээр тухайн суманд бүртгэлтэй тэнд амьдардаг иргэд маань тэнд хамрагдана. Тэгээд тэр хувьцаат компани одоо анхан шатны их үүсвэрийн улсаас тий бодлогоор 330 сумдаа одоо гаргаж тавьдаг юм уу? Эсвэл одоо
сумын мал бүхий иргэд болон одоо боломжтой хүмүүс нь мөнгөөрөө малаараа нэгдээд хуримтлал бий болгоод үүгээрээ бид нар яах вэ гэхээр суман дээрээ одоо нөгөө сумаас гарч ирж байгаа боломж түүхийдээ бид нар яаж боловсруулах вэ? Яаж нэмэгдэх шингээх вэ? Тэрний дагуу баг угаар ингээд цех үйлдвэрүүдэд байгуулад тэгээд тодорхой хэмжээний ашиг гараад ирвэл одоо жилийцэд тухайн сумынхаа 2000 иргэндээ дансанд нь хийдэг юм уу? Эсвэл сайхан хувьцат компанийнхаа хурлаар хуралдаж жагаад тэгээд талаар нь сайхан дахиад нэг юм цех байгуулчих. Улам нөгөө компани томруулах бодлогоо барьдаг ч гэдэг юм уу. Тэгээд тухайн сумыг нөгөө хувьцат компаниг чиглүүлж байгаа одоо удирдлагууд тийм ээ тэтэр хянаа явчих штеп. Ийм боломж бас харагдаад байгаа маа. Тэгээ энэ дээр бас та сум орноттой ажиллаж байгаа анхан шатндаа амьдарч байгаа хүнийг ер нь алстай 330 суманд яг тухайн сумын ард иргэдийн оролцоод дээр тулгуурласан хувьцат компани. За яг хуучин нийгмээр ярих юм бол нэгдэл гэдэг шиг. Энэ сум болгон л нэгдлүүд байсан шүү дээ. Гэдэг шиг л яг энийг ингээд ийм зохион байгуулалтанд оруулаад явах юм бол бас сум хөгжөөд их хувь нэмэртэй юм болов уу гэж харагдаад байгаа. Тий, ер нь бол таны ярьж байгаа зөвлөлтөө. Тиймдээ ч бас энэ одоо засгийн газрын бодлого бас энэ рүүгээ чиглэж байгаа шиг байна. Одоо бүх аймагуудыг ингээд засмал замаар холбох гэл түүний нэгд нь одоо манай дунд говь, тэгээ өөрхөнгөө дунд говь сумрыг одоо хатуучлалтай замаар холбох төсөл ингээд хэрэгжээд ажил нь эхлээд ингээд явж байгаа. Тэр бол манай сумаас нь урагшаа урд дуур нь 30 км мөн л 30 км ингээд арай дөнгөрөх юм. Бид нар тэгэхээр ингээд нөө зүүнчээ замын үд хүртэл их ингээд засмал замаар холбогдох юм бас боломжтой болж байна. Тэр чинь яг дунд одоо манайхад тэр бол одоо өмнө говьт маш их зах зээл байгаа тийм ээ. Тэр их кемп тэр уулуурхайг одоо махаар хангах ч гэдэг юм боломжууд байгаа учраас энэ дээрээ суурилсан үйлдвэрлэл үйлчлэгээ бас хийх боломжтой. За хоёрдугаарт нь одоо сая нөө хувьцат компани гэдэг шиг одоо нөө шинэ оршин хөдөлгөөн бол нэлээд гайгүй өрчимжиж энэ малчдаа өөрсдөө удалсан хаягаар нэгдээд тэг өөртөөхөө бас хэмжээнд тэр үйлдвэрлэлийг явуулах боломж нэг нэгдээд ирж байна. Маа санаад л одоо нэг 5 хоршоо ингээд байгуулагдаад ингээд явж байна. Тийм болохоор энэ жижиг хоршоодууд ингээд хөгжиж явах юм бол тэрийг нь харин бид нэр эндээс чиглүүлж өгөх хэрэгтэй тий. Бүгд хоршоонууд нэг чиглэлийн үйл ажиллагаа ингээд явуулаад байгаа юм бол бас бохлохгүй тийм ээ. Суманд ер нь нэг цөөн тооны чанартай тийм том хоршоонууд ингээд байгуулагдчих юм бол тухай өөртөө орлогодод сумын эдийн засаг цаашлаад бусад нөгөө аймаг сумдуудын хэрэгцээ хангах юм боломж нөхцлүүд нь бүрдэх юм а гэж ингэж хараад байна. Тэгэхээр бас энэ шинэ оршин хөдөлгөөнийг бас нэлээд сайн бодлогоор дэмжиж ажиллах нь бас чухал юм байна гэж. Одоо хот хөдөөгийн ялгаа арилж ийж за суманд илүү давуу тал одоо бий болох юм бол нөгөө залуучууд нь заавал хот ихгүй одоо суманд аймагт ирж одоо амьдрахыг зорин шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг төр засаг цаашдсан бол аймаг сумын удирдлагын төвшөнд бодлогоор л одоо яг энэ зохицуултуудыг маш яг хөрсөн дээрээ нийцсэн бодит хууль дүрм журмыг л одоо гаргах хэрэгтэй юм болоо. Тэгэхгүй хаа байсан өөр нийгэм өөр соёлын хуулийг Монголд авчираад одоо нутагшуулах юм бол маш их алдаа гажуудал гарна шүү дээ. Тэрний нэг тод жишээ бол одоо нэг 12 жилийн боловсрал гэж нэг малчтын амьдралыг аваачаад 2 салгаа ийдсэн. Одоо тэр 10 хэдэн жил ингээ үүшлээ явцсан. Тэгээд ингээл яваад байгаа байхгүй яг Монголын нөхцөл юу вэ? Нүүдлийн соёл иргэншил энэ тэ малчин ард түмэн гэдэг чинь одоо Монголын гол тулгуур шүү дээ. Тэгээ үүнийгээ устгах бас нэг юм зүйл яваад байгаа юм болов уу гэж энэ олон жилийн хугацаанд харагдаад байгаа. Тэгээ одоо болдог бол бид нар ч нэг хуучин шиг 8 настай сургуульд ордог байвал энэ малчтын мань хүүхдүүд те үгүйс л ээж нь дагаал сумын төв дээр нэг хашаа хатгаад нэг гэр байшин бариад орж ирэх үедээ нөгөө уулын мухарт нөгөө залуу маань хүн хүч нь хүрдэг бай. Сэтгэл санаагаар гунднаа, архитарсанд орноо, гэрүүл салнаа, эрүүл мэнд дороотно гэл одоо ийм асуудлуудад тулгараад яваад байгаа шүү дээ. Энийг одоо бас ойрын хугацаанд засаж чиглүүлэх хөрсөн дээр Монголын нөхцөлд одоо хэрэгжиж болох юм хууль тогтоомжуудаа гарах одоо боломж болцоо байдгийн болов. Тэгэл маш олон малчид маш олон сумын удирдлагууд ард иргэд бол энэ тухай яриад байдаг одоо хэрэгжилт бол ингээл бас л сургаггүй л байгаа тийм. Энэ дээр та ямар үзэл бодолтой вэ? Та бол залуу хүн магадгүй одоо ингээл бас ингээл энэ залуу малчдынхаа яг тулгамж байгаа асуудал харж байгаа шүү дээ. Яг орон тулгамж байгаа асуудлын бас нэг нь энэ л дээ. Хүүхдийн боловсролын 6 настай юугаач мэдэхгүй хүүхэд ингээд сум дээр хүрээд ирэхээр мэдээж эцэг
нэг нь дагаж ирнэ. Хөдөө ганцхан эрэгтэй хүн л болж шүү дээ. Хөдөө нөгөө бид нэр ингээд сургууль байхдаа муу ялгаагүй л явчихдаг байсан. Аав хэлүүлдэг гэсэн бохгүй. Одоо тэгсэн чинь ганц хаан л үлдчихэл. Харин Хөдөө нэг тийм эзүүрх маягтай. Тэр чинь аваандаа тэгэл нөгөө хүүхэд томордог, цаашлаад ихтэй сургуульд ордог. Эргээл нөгөө хүүхдийг чинь бас ганцаараа гин явуулчих зү тий. Ингээд нэг амьдрал нэг айлын амьдрал баг 3 хэсэг болж байгаа байхгүй. Дүүний сумдаа байж идэг их ах эгч нар 8 явцдаг. Өөрснөө хөдөө идэг ингээ 3 хэсгийн нэг амьдрал. Ингээ авчдаг үнээсээ үдээд тэгэл гэр бүл салалт гэдэг юм уу нөө архитектурны тэр юмуд нь ихсээд ийм байна. Да ялангуяа манайх шиг одоо юм уул уурхаагүй яг ингээд хөдөө аж ахуй зөнхөлсөн яг голж байгаа юм сум болвол ер нь улсын хэмжээнд ч гэсэн уул уурхаагүй ийм сумаа бол илүү яг тэр экономикийн хэлбэрээр ингээ авч явах ийм бодлогыг бас түр барьмаар гана. Гэхгүй нөгөө сайн газрын бодлогоор л нөгөө хайгуул юм хийлэг гээд ингээд хайгуул юу байгаагаа тогтоолох хэрэгтэй гэл хэзээ яг тэр хайгуул юу байгаагаа тогтоолгож байгаа хэрний хайгуулгын хугацаанд тэр байгалийн баялагийг энэ хөрсний эвдрэл ямар хэмжээнд хүрдүүлээ те. Их үндэслэл одоо яг манай сум шиг юм уул уурхай одоо байхгүй гэж хэлээ нэг асуудалтай нэг уурхай байдгийн. Гэхдээ хайгуулын шатнд талардаг. Бид нар тэгтээ тэрийг эсрэг үүсдэг хийлэгдэг. Ийм үтээ одоо ийм цөөхөн бараг гарын таврын багтахаар ийм цөөхөн сум байгаа байхгүй гэж би бодож байгаа. Тэгээ ийм сумдуудаа бол яг энэ чигээр нь авч үлдээсэн. Өчнөө стратеги авах газрууд нэгдсэн байгаа юм чинь тэрийг төсвөлээд бол Монгол хөгжих боломжтой. Тийм учраас яг иймэрхүү одоо сум суурингаа бас яг нэг уул уурхайгүйгээр нь аваа явах. Тэр талаар нь ингээд бас төр засгийн зүгээс ч гэсэн ингээд бодлогоо нийцүүлээд ингээ явах нь чухал байх. Тэр хүүхдийн боловсрал дээр бол бас тантай санал нэг байна. Тэр 6 настай хүүхэд гэдэг бол ерөнхийдөө нөгөө соёл юмнуудаа ингээ авах гэхээр нэг журам дүрм гарч ирэл ингээд одоо хүүхдийн унаачийн асуудал гээл тэрний насыг нэмээд идэг. Энд ч өмнө яг нөгөө хүүхд хамгаалалт талаараа бас болохгүй л байх л та тий. Гэхдээ бас нэг 6 7 настайгаас ч юм унуулахад чав болдог. Бид нар ч бас 5 4 5 тагаас эхлээл мормалтайгаа унаал ингээл бас тэр хүний эрүүл мэнд ч гэсэн бие физиологи ч гэсэн чангарч идэг гэх юм уу. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхгүй тэгээд л 8 нас 9 нас гээ явахаар ч нөгөө өвчин бараг морин зураг бол ингээд морин унцдахгүй л хасагдах. Яг юм. Ийм болцоод байгаа. Тэгээд бас тэр чинь бас Монголын нэг соёл шүү дээ тий. Тий, яг хөрсөн дээрх яг бодит амьдралтайгаа нийцэхгүй хууль дүрм журмуудыг бол энэ сүүлийн 34 жилийн хугацаанд бол маш их гарлаа шүү дээ. Маш их гажуудлуудыг алдаанууд сургуулийн хүүхдийн хичээлийн амралт ч гэсэн одоо манай хөдөө орон нутагт бол бас орон нутагт нь тохирсон тэр амралтын систем явуулаад байна. Яг үнэ. Хотод бол тэр агаарын бохирдолтой үед нь бол амраагаад ингээд яг үнэ. орон нутг руу явуулж болно тий. Одоо ялангуяа нөгөө мал төлөх үеэр тий мал төлөх үеэр ч хүүхдүүдийн амраагаад аав ээжтэй тусдуулах хэрэгтэй. Энэ чинь өрхийн амьдрал явагдаж шүү дээ. Тэгэхээр энийг ерөөсөө л нард иргэдээ ойлгож яг энэ хөрсөн дээрх амьдралыг одоо мэддэг хүмүүсээс одоо сонгогдож гарч төлөөл болдог. За тэгдгүүмаа гэхэд ядаж энэ судлаач энэ одоо мань мэтийн хүмүүсээс нэг зөвлөгөө аваад нэг тусах юм бол нэг арай нэг бодиттой хууль гарна шүү дээ. Тэгэл нэг сайд гарч ирэл хүүхдээ амралтаж одоо хэд ч өөрчилж байна гэж хэл боллоо. Нэг 4 үлрэлтэй болвол нэг 3 үлрэлтэй болвол ингээл тэр нөгөө яг цаг үе олоогүй ч гэдэг юм тиймэрхүү. Юмнууд байна да. Тэгээ нэг янз бүрийн системийн гажуудлууд, алдаа оноонууд их л байх юм. Тэгээд хэдүүлээ энэ нэг тий одоо хэдийгээр ингээд яаж өөрчлөх юм бэ? Зам тавигдаад яг засал зам бол үнэхээр сайхан л байгаа юм да. Одоо маш үдээж юмд болоод хурд хэтрүүлээд малчтын маалууд айрагдах асуудал их байгаа байхгүй. Тэгээд шүн дөлөөр тэр бод малыг бол ялангуяа адуу эдрийг бол шүн яг манай тал хэрийн бүсд бол хариулаад тэрийг шүнийг ядуулаа яваа гэж байхгүй шүү дээ. Гэтэл тэгэл нөгөө нэг шүн тэр малыг дайрцсан бол малчны буруу болоод өчнөө орчууд юм асуудлууд байна шүү дээ. Тэгж байгаа. Энэ дэрийг бол хуулимдаас сайн бодолцох хэрэгтэй тийм. За тийм байна. Тэгээд ер нь бол яг ингээд бодит хөрсөн дээрээ сумын амьдрал, за сумын удирдлагууд, нийгмийн салбарын төлөөлөлтөд ингээд уулзаад нэвтрүүлэг хийгээ явж байгаа. Маш их одоо асуудлууд, тулгымцсан асуудлууд байдгийн байна. Засаж залруулах зүйлсүүд маш их байдгийн байна. Тэгээ үүн дээр одоо манай шатны одоо төлөөллүүд маань ажиллаа сайн хийгээсээ сумын төлөөлөл болсон хүмүүс нь одоо аймагтаа зөв бодлого шийдвэр гаргахад нь за аймагаас одоо их хурлд сонгогдсон эрхэм хүмүүс маань ч гэсэн одоо тий гадааддаа томилд аваад яваад байх биш болж л өгвөл одоо
чуулганы бус цагаараа сум орон нутгаараа тойроод энэ ард иргэдийн аж амьдрал энэ юу нь болж ин юу нь болохгүй байна, ямар бодлого шийдвэр тусах юм бол зүйтэй гэдгийг маш сайхан хичээл зүтгэлтэй л ажилламаар байна. Уг нь зүгээр ингээ хар ухаанаар ботход их л амархан юм шиг уг нь заримдаа санагддгийг. Гэхдээ бас хэцүү л бах л та. Гэхдээ нэг сэтгэлтэй хүмүүс нь одоо энэ улс орноо нэг богино хугацаанд өөдөн татах цаг нь ирсэн болов гэж одоо бодож дүгнэж явдаг шүү дээ. Тэгээ одоо орон нутагт бол бас нэг асуудал бол нөө боловсруучны дутагдал маш их байна. Аль салбарт боловсролын салбарч, эрүүл мэндийн салбарч одоо тамгын газар дээр ч гэсэн. Тэгээд шин замгын газарт ингээд орон тоонд нөхөн аваа гэхээр заавал төрийн албаны шалгалт өгдөг. Тэнд нэг оюутанд 4 жил сурж иртээ дахиад төрийн албаны шалгалт тэнцэж ингээ ордог. Үгүй бол тэр ажил дээрийн зүгээр эхлээд ажиллаж явах явцдаа өгөн төрийн албаны шалгалт дээр өгөө тэнцээд ингээ явдаг болов боломжтой гэж харагдаа. Тийм ээ. Яг тэр мэрэгжлийнхээ дагуу 4 жил сурчаад дахиад шалгалт өгнө гэдэг чинь боловсрол дээр шалгалт, багшлах эрхийн шалгалт, эмч дээр шалгалт өгөх гэдэг бас нэг тийм одоо юу гэх юм одоо нэг жоохон бэрхшээлтэй нэг юм асуудал байна шүү дээ. Энийг яг л одоо бодит дүрм журмаар л зохицуулах хэрэгтэй юм байна. Багшлах эрх авна гэж яриад байна. Багшлаад ингээд 4 жил багшаар сурчаад ингээд төгсөөд диплом авцсан дахиад багшлах эрхийн шалгалт гэдэг. Тий. Тийм шүү дээ. Тэр чи одоо тэр багшлах одоо боломжгүй бол тэр чинь сургуулаа төгсөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр сургуулаа нэгэн төгссөн нь чинь заавал дахиж ийм одоо нэг ийм шалгуур тавиад хэлэх нь өөрөө хүн суртал юм да. Харин тийм заавал тийм лиценз сертификат юм цуглуулж авч ийж тэрийг авсныхаа дараа заавал эмчлэх багшлах тэрийг авдаг гэдэг бол бас л нэг тийм завхрал яваад болов гэж би хувьдаа тэгж боддог. За баярлалаа. Тэгээ хэсэг хугацаанд бас сум орон нутгийнхаа тухай бас хөгжлийн тухай өөрийнхөө үзэл бодлоос хуваалцсан явдал баярлалаа. Манай нэвтрүүлгийн хамтрагч байгууллага энэ Мөнх Ампер Construction гэдэг. Тэгээ энэ Монголдо бас барилгын материалыг хямд чанартай үйлдвэрлэх зорилготой юм мундаг залуучууд байгаа. Мөнх Ампер Construction. Тэгээ манай нэвтрүүлгийг бас их дэмжих дуртай, үзэх дуртай юм залуучууд тэгээд танай нэвтрүүлгээр дандаа сайхан сумдаа одоо амьдрахыг зорж байгаа ийм сайхан хүмүүс зочноор ордог учраас бас боломж олгоорой. Одоо энэ Мөнх Ампер Construction компани үйлдвэрлэж байгаа барилгын материалыг 10% хөнгөлөлтөөр ирэхээр одоо авах эрхийг өгөөрэй гэсэн. Тэгээд тэрийг танд болон одоо бүхэн албаны хэрэгцээнд ч гэсэн бас шаардлагатай гэвэл бас 10% хөнгөлөлтөөр аваарай. Энэ Мөнх Ампер Construction-ы үйлдвэрлэж байгаа материал гэх юм бол одоо сүүлийн үед ихээр ашиглаад байгаа нөгөө лего том блокуд байна шүү дээ. Богино хугацаанд угсардаг энэ блокийг үйлдвэрлэж байна. Вакуум цонхнуудыг үйлдвэрлэж байна. За мөн одоо хөөсөн дулаалга, за хөөсөн сэндвич одоо хан болон дээрийн сэндвичийг хийж байна. За барилгын дотор гадар бүх төрлийн эмүүлс, чулуун будаг гэх мэтлээ ерөөсө байшин барилга байгууламж барих шаардлагатай бүхий л материалыг Монголдо хямд чанартай үйлдвэрлэхийг зорж байгаа юм залуучууд байгаа. Тэгээд энэхүү одоо барилгын материалуудаас одоо 10% хөнгөлөлтөд авах эрхийг танд олгоё. За мөн дээрээс нь одоо энэ завшааныг ашиглаад гэдэг шиг та бас энэ цэгэр дэлгэцийг үзэн суугаа. Монгол орны 21 аймаг 330 сумд суугаа одоо таныг таньж мэддэг оюутан ахуй цагийн анд найз нөхөд. За энэ дэрэн сумын уугуул суугуул зон олондоо бас энэ нэвтрүүлэг хөрөх өдрийн одоо чин сэтгэлийн мэдлэгийг дэвшүүлээч. За. Одоо дэлхийд ижлэгүүд дэрэн нутгийн одоо түүх 100 жилийн аминдыг одоо дахин хүргэе. Тэ одоо та бүхэн маань одоо Монгол орны өнцөг болон бүрт суугаа нийт монголчууд маань одоо дэрэн нутгийг бас зорж ийж үз сонирхоорой тий. Дэлхийд ижлэгүүд дэрэн нутаг гэж одоо бас манай сумын яруу найрагч Зэндийн Чимэд дөрж байгаа маань гэж үлгэлсэн байдаг. Өмнөдөөс одоо дэлхийд ижлэгүү гэж ингэж бодож явдаг. Тэгээ энэ сайхан газар орон нутгаараа бас зочлоод бас эргэж зам танилцаад ингээд орой та бүхэнд одоо энэ өдрийн мэндийг хүргье гэж хэлэхээр.